Сайн мэцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Та өглөөс эрэхтэй хүзүү хөшсөн, мөр чилсэн, за нуруучин өвдсөн байдгүй. Заримдаа бид үүнийг нас, ажлын ачаалал, за эсвэл өдөржин буруу суусантай холбон ойлгодог. За гэвч асуудлыг нэг хэсэг нь шүн бүр олон цаг унтдаг дэр гудснаас шалтгаалж байж болох юм байна. За өнөөдөр дэр болон гудас сунгахдаа юуг анхаарах, унтах байрлалдаа хэрхэн тохируулах талаар энгийн зөвлөгөө өгье. Юуны өмнө хамгийн хатуу гудас нуруунд хамгийн сайн гэсэн ойлголт заавал үнэн биш юм байна. За хэд зөөлөн гудас дээр аарцаг болон мөр хит шигдэж, за нурууны байгалийн байрлал алдагдаж болох юм байна. За харин хэд хатуу гудас, за мөр, ташаа зэрэг даралт их авдаг хэсгийг шахаж өглөө өвдөлт, хөшөлт болон бадаарал үсгэж болох юм байна. За ихэнх хүн дунд зэргийн хатуулгатай гудас боломжийн эхлэл юм. За гэхдээ дунд зэргийн хатуу гэдэг нь хүн бүрд адилхан мэдрэгдэнэ гэсэн үг биш. Биеийн жин, унтах байрлал, нуруу болон үе мөчний асуудал, за шүн халууцдаг гэсгээ шалтгаалan сонголт өөрчлөгдөнө. За хажуугаар унтдаг хүн мөр ташаанда баг зэрэг шигдэх зайтай гудас сунгах хэрэгтэй юм байна. За нуруугаараа унтдаг хүн бэлхүүс болон аарцгийг хэд доош суулгахгүй дэмжлэгтэй гудас сунгах хэрэгтэй юм байна. За харин гизээр унтдаг бол хэд зөөлөн гудас бэлхүүсийг хотоолгож болдог учраас за арай доктортой гадаргуу тохиромжтой юм байна. За аль материал хамгийн сайн бэ гэдгээс илүү таны биед аль нь тухтай нурууг зөв байрлалд дэмжиж байгааг шалгах нь чухал юм байна. За дэлгүрт гудас туршихдаа ердөө сууж үзээд шийдэх хэрэггүй. Өөрийн хэвийн унтдаг байрлалаар дор хаяж 10 минут хэвтэж үзээрэй. За хажуугаар хэвтгэхэд толгооноос аарцаг хүртэл нуруу ойролцоогоор шулуун байна уу? За нуруугаараа хэвтгэхэд бэлхүүс хэд хотоож эсвэл аарцаг хэд шигдэж байна уу? За мөр ташаа өвдөг дарагдж байна уу гэдгийг шалгаад та гудсаа сонгож аваарай. За одоо дэрний тухай ярилцгаая. За дэрний үндсэн үүрэг нь толгойг аль болох өндөр өргөх биш, харин хүзүүг нуруутай нэг шугамд байлгах юм байна. За хэд өндөр дээр толгойг урагш эсвэл хажуу тийш нуулдаг. За хэд нам дээр бол толгойг доошоо унжуулж хүзүүний булчинд олон цагийн ачаалал өгч болно. За тиймээс дэрний өндөр таны унтах байрлалаас шалтгаална. За нуруугаараа унтдаг бол хүзүүний байгалийн нумыг дэмжих дунд зэргийн өндөртөө дэр сонгороо. За толгой цээж рүү хит түлхэгдэж болохгүй. За өвдөгний доор жижиг дэр тавихад бэлхүүс болон аарцгийн ачааллыг багасгаж, за нурууг илүү тайван байрлуулахад тусалж болно. За хажуугаар унтдаг бол чих болон мөрний хоорондох зайг дүүргэх арай өндөр, за шүн дарагдаж намсахгүй дэр хэрэгтэй юм байна. Мөн өвдөгний хооронд дэр хавчулбал аарцгийг илүү тэгш байрлуулах юм байна. За гизээрээ унтдаг хүмүүс намхан зөөлөн дээр эсвэл заримдаа дэргүй унтах нь илүү тохиромжтой байж болно. За гэхдээ энэ байрлал толгой олон цаг нэг тал руу эргэсэн байдаг. За тиймээс хүзүү байнга өвддөг бодвол хажуу эсвэл нуруугаараа унтах байрлалд айжмаар шилжихийг бодоорой. За шууд нэг шөнийн дотор өөрчлөх хэцүү учраас биеийн хажууд урт дээр тавьж, за хагас хажуу байрлалаас эхэлж болно. За дэрний материал сонгохдоо өөрийн хэрэгцээг харгалзаарай. За memory хөөсөн дээр хэлбэрээ сайн хадгалж хүзүүг дотууртай дэмждэгч зарим хүнийг халууцуулж болдог. За латекс дээр зодлох уян агаар сайн нэвтрүүлдэг. За эргэж хөрвөхөд хялбар. За өдөн болон синтетик дээр зөөлөн, за өндрийг нь гараараа тохируулахад амар боловч шүн дарагдаж намсах магадaltaй юм байна. За материалаас гадна дэрний өндөр, хэлбэр болон таны мөрний өргөн хамгийн чухал гэдгийг санаарай. За насжилтыг ч гэсэн бас та бүхэн бодолцоорой. За гудас 7-оос 10 жил ашиглагдсан, дунд хэсгээрээ хонхоосон, за эрмэгэн суусан, пүршин мэдрэгдэг эсвэл өглөө бүр шин өвдөлтөд сэрээдэг бол за та гудсаа солих талаар бодох хэрэгтэй юм байна шүү.
За дэр анхны хэлбэрээ алдаж нугуулахад буцаж тэнийхгүй бөөгнөрсөн за эсвэл хүзүүг өмнөх шигээ дэмжихэ болсон бол шинжлэх цаг болсны дохио юм аа. За хэрвээ та шүн ходоодны хүчээс сөргөөтэй бол за зөвхөн толгой доор олон дэр давхарлах нь хүзүүг нугалж болно. За харин толгой мөр болон цээжний дээд хэсгийг хамтд нь налуулах зорилттой шаантаг хэлбэрийн дэр илүү тохиромжтой байж болох юм байна. За гэхдээ байнга цээж хорсох, залхихад хүндрэх эсвэл шүн хахах шинж илэрвэл зөвхөн дэрээр арга цаахгүйгээр эмчид үзүүлээрэй. За эцэст нь дэр эсвэл гудас сольсон ч өвдөлт хэдэн 7 хоног үргэлжлэх, гар хөл рүү дамжих, за мэдээ алдах, булчин сулрах, за шүн амьсгал тасалдах гэх мэт за эсвэл маш чанга хорхирох шинж байвал мэрэгжлийн эмчид та бүхэн хандаарай. За зөв дээр гудас нь эмчилгээний оронд хэрэглэх зүйл биш. Гэхдээ таны биед тохирсон дэмжлэг өгч шөнийн даралт болон за өглөөний хүшилтийг бууруулахад чухал үүрэгтэй. За өнөө өрөө та нэг жижиг шалгалт хийгээд үзээрэй. За дэр чинь хүзүүг нугуулж байна уу? За гудас чинь аарцгийг хэд шигдүүлж байна уу? За өглөөний өвдөлт оройноосоо илүү байна уу гэдгээ та бүхэн сайн анзаараарай. За эдгээр асуултын хариу бүгд тийм гэж гарсан бол унтах орчноо өөрчлөх цаг чинь ирсэн байна. За сайн нойр заавал хамгийн үнэтэй дэр гудаснаас биш, харин таны бид зөв таарсан дэмжлэгээс эхэлнэ. За энэхүү мэдээлэл танд таалагдсан бол лайктаар сувгаа дагаарай. За анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.